зүудхүртэл жаргасэрдэг зуяубал зулинзамбода. Энэ яг би бол манай аав ер нь тийм урлагийн авьяастай, тийм ардын авьяастай хүн байсан. Ая хийсэн чинь их гайгүй хөрх айтайхан ая болчдөг. Би өөрөө ч урамтайш байгаа гэж урам авч байгаа ч гэж ихтэй юм. Зарим нь шүн унтчихагаад зүүдэндээ босоод тэгвэл тэр уур дээрээ суугаад хөгжмөө зохиоцсон байдаг бас тийм талууд бас байдаг шүү дээ. Энгүй хурдан хос шарга их наадмын дөрөв шарга эрдэн жулууны унган шарга эрсдэж халсан хайрын шарга. За намайг Нурмын Баасандэрж гинэ. Баянгар аймгийн 3 булгасанд төрж өссөн. За тэндээ 8 жилийн сургуулийн боловсрол эзэмшээд 8 дугаар анги төгсөөд тэр үед чинь техникум гэж сургууль байлаа шүү дээ. Багшийн техникумын хөгжмийн ангийг ороод тэгээд тэрийг 1994 онд ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжлэр сурч төгсөөд тэгээд нутагтаа очиод 4 жил ажилласан. Энэ яг би бол манай аав ер нь тийм урлагийн авьяастай, тийм ардын авьяастай хүн байсан. Тэгээд намайг ер нь хар багаас л урлагт бэлдсэн гэж хэлж болно л доо. 7 настайгаас мань өсвөлээд л уртын дуу зааж өгөөд тэгээд энэ тэнд уралдаан тэмцээн одоо юу вэ тэр бүх юмд л намайг дагуулад явдаг, оролцуулдаг. Тийм байсан. 1983 онд чинь 7 настай байхад ардын язгуур урлагийн анх дугаар наадам гэж тийм 5 наадам болсон. Тэр үнд Баянгар аймгийн багт шалгарч ороод улсад ирээд улсаас мөнгөн медаль авч буцажсэн. Тэгээд байж л нэг өдөр манай нутгийн ард түмэн бас за одоо чи ингээд ийм юм хөгжмийн боловсролтой ийм хүн байж аж одоо бас дуу зохиохгүй болохгүй чи нутгийнхаа тухай дуу зохио гэд. Тэгээд манай хөргөө ах Шаравсан ах бас дууны шүлэг мүлэг бичиж оролддог тийм хүн. Тэгээ нутгийн тухай цагаан шүхрийн хорон гээд манай нутгийн тухай нэг тийм шүлэг над төгсөө. Тэгээд тэрүүнд нь сууж агаад ая хийсэн чинь их гайгүй хөрх айтайхан ая болчдөг. Би өөрөө ч урамтайш байгаа гэж урам авч байгаа ч гэж ихтэй юм. Тэгээ 1996 он шүү тэр чинь анхны аятай гэж 1996 онд төрөөд тэр дуугаараа наашаа оны шилдэг дуу шалгаруулах морин хуур гэж наадамд ирж оролцоод нэх мондог том хөгжмийн зохиолч гэдэг өөрийгөө ойлгоцсон базар байна. Тэгж ирж оролцоод яг тэр дуу маань эхний шатнаас хасагдсан. Гэхдээ ерөнхийдөө бол за би бол ингээд уран бүтээл хийгээд бас ингээд явж болох юм байна гэдэг тийм сайхан урам зориг бол тэндээс авсан л да. Яг надад бол би бол зөвхөн дууны уран бүтээл хийдэг хүн шүү дээ. Тухайн тэр надад санал болгосон шүлгүүдийг уншаад яг ямар сэтгэл төрж байна тэр чинээгээр л надаас аялгау төрдөг болов гэж боддтой. Ер нь бол тэгээд их надаас гарч байгаа аялгуунууд бол ер нь бол яг тэр тийм зовлонгүй нэг удахгүй гарчаад байдаг л да. Зарим нэгэн шүлэг ерөөсөө миний сэтгэлд буухгүй таалагдахгүй тийм шүлгүүд байх юм бол бас ер нь хичнээн хүчилж ая зохиох гээд олигтой юм болж өгдөг. Бас тийм явал байдаг. Зүгээр бас манай одоо бас алдартай ер нь мондог хөгжмийн зохиолчд зарим нь шүн унтчихагаад зүүдэндээ босоод тэгвэл тэр уур дээрээ суугаад хөгжмөө зохиоцсон байдаг бас тийм талууд бас байдаг шүү дээ. 2007 онд зохиосон дуу. Энэ дууны шүлгийг бичсэн хүн бол манай Баянгар аймгийн Бөмбөр сумын харьяат Агван гэж ах байдаг. Тэгээ бид нар ч бас нутаг усны хүмүүс болохоор манай аав чинь Баянгар аймгийн Бөмбөр сумын хүн баггүй юу. Тэгээ аавын нутгийн маань тэр ах 2007 оны хаварна шүү. Нэг өдөр над руу уцтаад би нэг ийм шүлэг бичээд гэсэн чинь наадах нэг уншаатаач нэг газар очиж уншсан чинь хүмүүст таалагдаад байх шиг байна. Алга малгаанд шаад байна. Чи нэг үзээтэй ч гэдэг. Тэгээ уншаад үзчих үнэхээр гоё шүлэг. Шууд надад ерөөсө уншаал баг аюул орч ирсэн. Энгүй хурдан хос шарга их наадмын дөрөв шарга эрдэн жулууны унган шарга эрсдэж халсан хайрын шарга. Тэгээд тэр чинь би 2001 оны улсын баяр наадмыг би телевизээр үзээд морины уралдааныг үзээд
сууж ирсэн. Яг тэгэхэд тэр ах шарга нь соёолонд төрүүлдэг. Дүү шарга нь шүтлэнд улсын баяр наадамд төрүүлэх тийм хоёр адилхан шарга. Тэгээ яг л тэр телевизээр үзээд монгол хүн бас л телевизээр одоо наадам бүх морой үзээд сэтгэл догдолдог, хөөрдөг, баярлдаг, догдолдог. Яг тэр сэтгэл тэр телевизээр үзчихсэн санаанд орсон л доо. Тэр ах шарга нь бүр соёлын насандаа уралдаад тэр айцын даваагаар Төв аймгийн тэрүүгээр уралддаг байсан шүү дээ. Ордон морины морьт чинь. Тэгэхэд айцын даваад ингээд тасархай төрүүлж явж хагаад хадуурдаг байхгүй нөгөө шарга газар чинь. Бүр хадуураа цаашаа тойроо явцсан. Тэгээ хүүхэдэнд хадуурсан тал руу амын дараад буцаж ингэж тойроод эргээд уралдааныхаа замд ингээд ороход урд нь хүчнээ оломоор ороод тавьцсан явж байгаа юм. Тэгэхээр тэр шарга газар буцаж ингэж тойрж уралдааныхаа замд ороод араас нь дахиж нэгсээр бол нөгөө урд нь орсон мөртөнд айжгаар гарч давхсаар бол дахиад бүр холт тасархаа төрүүлж ирдэг байхгүй. Тэр үнэхээр гайхалтай урдаад тэр. Аяа бол ер нь их тийм удахгүй төрчихсөн л доо. За тэгээд аяан зохиочоод нөгөө шүлгэн битсэн агуу ахруугаан уцтаад за би ингээд ийм ая хийчлээ гээд уцаар сонсох төлөөч яадаг лээ. Тэгсэн чинь гоё болсон байна надад чинь. Тэгээ би одоо хинээр дуулах уу гэдэг. Би өөрөө дуулах гэсэн бод төрөөс орж ирэхгүй байхгүй надад. Тэр үед чинь би нэг дуулдагчгүй байсан. Ер нь төгтүүдтэйг л нэг дуугаан зохиож хичээл явж байдаг тийм байсан. Тэгсэн чинь танай ангийн банзарагч ер нь дуулвал ямар гэдэг чинь. Банзарагч чинь тэр үед чинь бас нэрд гараагүй байсан юм аа. За тэгээ банзарагч руугаа ярьлаа. За би нэг ийм дуу хийсэн чинь шүлгийн зохиолсон хүн нарийн чамаар дуулвал яах вэ гэсэн санал ирж чинь гэдэг. Тэгээ гэлсэн чинь банзарагч байна гэж. Өө тэгээ дуулъя би бас Эрдэнэжлөө ойчтай ч бас танилцчихдээ гэдэг чинь. Тэгж хилцэнд гэлээд уцаан дасалсныхаа дараа бодоол гэсэн чинь өөрөө дуулж уурсантаа дуулдаг гэсэн. Тэгэнгүүт нь банзарагч руугаа эргэж утаслаа. За болио ерөөсөө за энэ би өөрөө дууллаа. Тэгсэн чинь банзарагч тэгтэг одоо эснэн юм мэдээж эргэн усан гаштай гэж үг байдаг одоо тэгээд та өөрөө л мэдэн штэ гэдэг. За тэгэнгүүт нь эргэж шүлгийн бичсэн нөгөө ах руугаа устаа. За ерөөсөө би өөрөө дуулахаар боллоо гэдэг. За тэгэл гэж. Энэ чинь бол би 2000 онд хийсэн дуул да. 1998 99 онд элег тавилан дуу хийт болцсон байсан. За тэгээд Мөхтөр ахтай шүлгийн нөхцөн соёлын гавьсгалтай Мөхтөр ахтай танилцаад Монголын хараатай сэтгүүлч өрөөнд нь яваад орсон чинь Бавуударжил битэрийг Зогдоржийн Бавуударж битэрийг танилцуулж хоёр одоо хамтарч уран бүтээл гэж ингэж хэлээд. Тэгээд Мөхтөр ахын өрөөнд яваад орсон чинь бас нэг юм бичгийн заасан дээр ингээд зогцсон. Тэр юм бичгийн биш тогтог гэж зогтдог амар тийм чанга дуутай тийм шиг юм байлаа шүү дээ. Тийм бичгийн машинаар зогтсон. Тэгээд тэр цаас нь бас нэлийн борлоод удацсан юм шиг. Тийм шүлэг. За тэгээд уншаад өгсөн би бас нэг айхтар сайн бохгүй нэлийн тийм хуучинсагч юм шиг ямар сонин шүлэг өвтэйгсэн юм бодоод. Тэгж байтал Мөхтөр ах чи надад за чи наадахтаа басан дорж ая хийхтэн завхны бат сүхээр дуулуулна гэж бодож ая хийгэрэй гэсэн тийм нэгсэн дон даалгавар маягийн гэсэн. Тэгээ би тэр бацх говьятыг бол тань мэднэ. Гэхдээ бацх говьятын одоо тэр дуулах арга барил хоолойны цар хүрээ одоо юу гэдгийг тэр мөрийн сайн мэдэхгүй учраас за одоо энэ мундаг хүнд одоо ямар ч байсан нэг дуу зохиож юм шиг байна гэж дотроо бол баярлаад байгаа тийм. Гэхдээ энэ хүнд одоо би таартал таалагдтал ямар хөө аялгаа зохиох вэ гэдэг нөгөө шүлгийн чинь карма чи бүтэн 1 жил аяг хийж чадлагүй юмсан. Миний аяг зохиосон хамгийн удаан бүтсэн дуу бол зөөлөн зам болно шүү. Бүтэн 1 жил кармалж явдаг. Зүуд хүртэл жаргас хэрдээ зүүяв зөөлөн зам болоо. Нэг өөрөө уц дуурсан чинь Мөхтөр ах уцтаж байна. За нөгөө одоо ая төрж байна уу юу болж байна ч одоо жил гарan боллоо одоо болохгүй бол ая төрөхгүй бол энэ юу шүлгэн би буцааж авъя гэж. Тэгээ би Мөхтөр ах дээр тухайн үед худлаа ярьлаа та. Гэхдээ би одоо уг нь бол аяан зохиоцсон юм аа. Тэгээд энэ замын үүдд нэг ийм ажилтаа явж байна.
та нэгдүгээр нэг бодгийг нэг уншиж өгөөч гэдэг. Хотод ноот мото орхисон би аяа санахгүй байна л гэж бодлоо ярьлаа. Тэгсэн чинь агунэрдсэн зэнхэр талын адуун дандаа сорлог байдаг. Уужуу тайван ухаан таав юм. Үгэн дандаа эрдэнэ байдаг. Тэгж уншингууд л миний шууд энэ рүү орж ирж шээ. Өө эн чи ерөөсөө ийм юм байсан юм байна шүү дээ. Тэр дор нь суугаалд 20 минут болсон баг. Нотлцлоо. Буцах байтын дотсон гэртээ байж. Гэртээ бас нэг юм ямахаа өгчөнтэй. Тэрүүн дээр нь тоглоо дуулаад сонсгосон чи за гоё дуу надад ч болж байна. Би дуулъя гэдэг. Авлаа. Тэгээ би чинь баг маргааш нөгөөдөр нь хин мөнгөтөр ах надад нэг 20,000 төгрөг өглөө 25,000 төгрөг өгдөг байхгүй юу. За энэгээр хөгжмийн хариулгыг хийлгэхээр. Тэр үед чинь энэ хөгжмийн хариулгыг яг л тиймэрхүү нэр хийдэг байсан. 2003 онд цацаж эхэлсэн гэдэг. Тэгэл 2003 онд цацаж эхэлснээс хойш цацаж эхлээл шууд л хийд болсон. Тэр хооронд чинь яг хөгжмийн хариулга надад байгаа юм чинь би өөрөө нэг оюутан хүн зайлуул энэ тэнд нэг дуулах муулах тийм юм урилга ирэхээр нөгөө фонограмма тавиал зөөлөн зам болог би өөрөө дуулаад явуулсан байхгүй. Тэгэхэд яг тэр таарлцсан олон дуучид надаас энэ дуу гуйсан л да. Ямар гоё дуу вэ надад чинь нутагч би дуулчих л та гэл. Энэ араас олон дуучид гуйсан. Би үгүй надад чинь ерөөсөө Бацхавьят одоо ингэж зориул захиалгдсан ийм дуу байгаамаа. Бацхавьят дуулах хэрэгтэй гэдэг ингээд. Тэгсээр байгаа л 2003 онд гарсан тэгэл хит болсон даа. Тэгэхээр хит гэж одоо юу байдгийг л үзүүлсэн тийм сайн урамтай болсон шүү дээ. Энэ шүлэг нь бас гоё шүү дээ. Энэ дуун чинь шүлгийг бас элдэн учиргээд манай нутгийн ах битсэн байхгүй юу. Их хурлын гишүүн байсан. Тэгээ урд нь бол энэний чинь хэн Хатанбаатар хөгжмийн зохиолч аялгау хийгээд ардын жүжигчдэн жавхлан дуулаад ард түмний хүртэл болгоцсон тийм дуу шүү дээ. Тэгээ шүлэг нь ерөөсөө надад таалагдаад болж өгдөг. Тэгэнгүүт нь би элдэн хахаас өөрөөс нь гойсон юм л да. Таны энэ шүлэг чинь надад маш их таалагдаад байна. Би өөр эцгоогоод ээжтэй зориулаад тэр үчим ээж амьд байсан. Өөрөө ээжтэй зориулаад би эцгоогоод дуулчих болох уу гэсэн хүсэл тавьсан чинь зөвшөөрсөн тэгдэг гэдэг. Тэгээд яг энэ аялгуул төрсөн л да. Би бол өстой яг ээжээгээ бодож байгаа л гэсэн. Ээж банстай үргэлжил хүмүүн аа нөгөө яаж нээж гэн гэл араас байнга санаа зовж яадаг. Ер нь л ээжүүд ер нь тийм шүү дээ, тий. Тийм учраас тэр миний юм уу ч даруухан намуухан тийм хүн байдаг. Хүүхдүүдээ загнаж зэмлэж үзээгүй тийм хүн байхгүй. Тэгээд яваад саяны өнгөрсөн 11 сарын 3-нд нөгөө очир сайхан Цэрэн Богом хоёр дүүтэй анхны тоглолт бүхий өргөнд хийх гээд түүнээс өмнө харин манай нөгөө дуучин Цэрэн Богом дүү маань та энэ дуугаа манай багшаар нь дуулуулад үзээч гоё зохих юм биш үү гэсэн санал тавихгүй юу. Тэгээ бодсон чинь нэр яг тийм биш үү. Тэгээ чимэцэн ягчтай очиулзаад за би нэг ийм дуу юм байдаг юм а та дуулах боломж байна гэсэн чинь сонсож үзчихэд болмоор би надад ч дуулъя. Тэгээд хөгжмийн найруулга нь манай Эрдэнэ буян B-Soft Эрдэнэ буян найзаараа хийлгэсэн. За хөгжмийн найруулгач бас гоё боллоо. Миний дуулсан аялгуунаас нэлээд удаан бүр тайвшруулад бүрх налаалгаад гоё боллоо. Тэгээд чимцээгоо ч бас одоо өдийн насан дээр хоолой хэвээрээ байх их сайхан уран бүтээлтэй ямар их тийм нарийн нандин тэр уран бүтээлтэйгээ ажилдгийг нэг үгэн дээр хүртэл ямар удаа ингэж ажилтیں۔ Гэл бас их тийм чам бай гоё хүн юм билээ. Одооны сүүлийн залуу уран бүтээлчд бас тэр чимцээ багшаас бол сурах авах юм их байна. Шавнар нь бол тэрийг авдаг мэдэрдэг байх гэж боддог. Тэгээ чимцээ багш өөрөө тэн дээр ингээд тэр дуун дээр бол маш сайн ажиллаж байгаа л тэгээ манай студиуд энд хоолой өмчлөх турсан. Тэгээ яг хоолойн бичлэгт орж явахт нь би чи ингээл ээжигээ бодоод уяраад долимсгараад байгаа юм чинь. Үнэхээр өстой гайхалтай гоё дуулдаг хүн бэл. Тэгээд харин өстой яг нэг эзнээ дуучна олсон доо тэр дуу маань. Манай ээж ч одоо яг хөө тэгээд тань гоё дуулж баярлалаа хүмүүн одоо сайн байна гэж ингэж хэлж чаддгүй хүн шүү дээ. Яг дотроо бол баярлаад байгаа юм. Тэгэл тэр бас нэг өдөө хотоос ойрхон зайдаа гараад нэг дүрс мөрс клипний дүрс мөрс аваал ингэж чинь
дотроо баярлал. Тэгээд яг тэр үеийнхээ өөрийнхөө найз тэр ихч нарт бас ярьсан байдаг л та. Миний хүү ийм гоё дуу надад зориулж ийм гоё дуу хийгээд тэгээд тэрүүнд нь одоо би ингээд клипэнд нь оролцоод ингээд тэргээд ингээд тэрийг юм бол тэр найз нартаа ярьсан байсан би сонссон л доо. Тэгээ баярлж л байгаа юм чинь бас нэг ээжийн бас ачийг хариулах гэж хүн болгон л ингэж бодож сэтгэж явдаг. Тэр болгон ээжийн ачийг хариулж чаддаггүй тэ. Аавын тухай би олон дуутай бас. Манай ангийн Лослын Болдоотор гавьяд дуулсан аавынхаа тухай ярихад гэдэг дуу байдаг. Тэрийг бол би аавыгаа бурхан болцоо хойно гэсэн юм аа. Яруу найрагч Солонгос талтан Нямбуугийн Баян мөнх бас аав нь бурхан болцоо үедээ тэр дуу шүлгийг бичээд тэгээд энүүд чи л хаяг юм шиг байна гэдэг. Тэгээ уншаад үтсэн бас гоё шүлэг юм. Үнэхээр ёстой нэг би дотроо уйлж байгаа айл дээр айлгууган зохиосон л доо. Болдбаатар маань гоё дуулсан. Одоо тэгээ сүүлийн үед манай энэ дүү очир сайхан бас хөгжмийн арилгын тэрэн шинжилээд дуурж байгаа. Бас л арай бас өөр өнгөйсээр дуурж байгаа. Тэр чинь тэр нөгөө Саруул хонгороо тэр хоёр тэр охин над миний чаараас бараг 1-2 жил гүйсэн юм аа зайлвал. Энэ дуугаан дуулах зөвшөөрөл өгөөч яах гэдэг. Тэгээ нилээ одоо яаж байгаа. За одоо яах вэ болсон. Тэгээл бас нэг ард түмнийг хүртэл болцсон тэр дууг чинь тэгэл хайрлаад харамлаад бас ингээ байлгаад яах тий бас залуу урамтайлчтай бас дэмжээ тийм сайхан сэтгэл гаргаад ингээ явж яхад бас өгөө дуулуулаад байгаа. Тэгээ өгөө дуулуулсан тэр хоёр маань бас хөөрхөнж дуулсан бас нилээн ажилласан клип интернеттэйхэн хөөрхөн ард түмний сэтгэлд бас л хүрсэн тэр дуу маань дахиад эргээл тэр хоёрын дууснаар хит болж байлаа шүү дээ тий. Сингрүү заяа ганцхан шүү дээ. За өнөөдөр тэгээд бас намайг урьж энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж уран бүтээлийг маань бас амьдралын талаар бас олон түмэнд бас хүртэл болгож өгсөн урьсан өрөг цэгмэр танаа сайтын хамт олондоо бас маш баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас ажил амьдрал уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөе. Олон сайхан уншигчид үзэгчидтэй бас олон сайхан хэрэгтэй мэдээлэл хүргэсэн тийм сайхан хамт олон байгаасаа гэж хүсэж байна.